Иргэн байвал улс байна, улс байвал төр байна, төр байвал татвар байна. Татвар төлөх нь Монгол улсын иргэн бүрийн улсынхаа өмнө хүлээсэн үүрэг. Гэтэл татвараас зайлсхийдэг хуулийн цоорхотой үнийг манай татварын тогтолцоо систем болгочихсон. Учир нь нөөтийн тухай хуульд жилийн орлого 50 сая хүрээгүй бол суудхан төлөгч болохгүй гэсэн заалттай. Тиймээс суудхан төлөгч болохгүй татвараас зогтохын тулд жилийн орлого 50 сая төгрөг төхмөгц хуулийн этгээдийн нэрээ гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн рүү шилжүүлчихдэг. Энэ байдлыг нь хориглох ямар ч боломжгүй учраас хуулийн цоорхоогоор ашиг олж баримт өгдөг гэдэг үгээр ам таглаж байна. Манай улс татварын бодлого тогтолцоо баримт олгож буй үйлдэлд хяналт тавихаас биш тайлагнахаас өмнө хяндаггүй. Нөгөөтэйгүр суудхан төлөгчөөр бүртгэх босох хэд баг буюу 50 сая төгрөгийн орлого олсон л бол татвар төлөгч болдог нь орлогоо нуус хэдэл болтгоо. Татварын уян хатан бус бодлого иргэдийн татвараа шударгаар төлөх ухамсаргүй зах зээлд шудраг өрсөлдөх боломжийг хааж байна. Одоо жишээлх юм бол 24 онд төлбөрийн баримт олгож явж байгаад 25 оны 1 сарын 1-ээс 2 сарын 10-ны дотор юм уу хувь хүн байх юм бол 2 сарын 15-ны дотор тухайн хүн өөрөө татвараа тодорхойлж төлж тайлагнах эрх нь үүсдэг. Тэгэхээр манайх одоо юу гэдэг гэхээр араас нь процессыг татвар төлөгчийг өөрийн тайлагнуул төлүүлсэний дараа үнэн зөв тодорхойлж төлж тайлагнаж уу гэдэг нь эрсдэл тооцох юм бол хяншилгалтаар ордог ийм процесстэй байхгүй юу? Төлбөрийн баримт олголтын хувьд бол одоо бизнес эрхэлж байгаа буюу Монгол улсын иргэн болгон татварын албанд бүртгэгдээд одоо QR коджуулаад төлбөрийн баримт олох бүрэн одоо эрх зүйн зохицуулалт буюу системийн хөгжүүлэлт нь хийгдсэн байна. Компани нэр аваад албан ёсны үйл ажиллагаа эрхэлж байгаа хэсгээ хуулийн цоорхой системийн алдаанаас болж хянах боломжгүй бол онлайн худлаа эрхлэгчид хяналтын гадуур үлдэж байна. Хууль нь ийм тэгээд бэлэн мөнгөний хэрэглээ байсаар л байвал татвараа худлаа тайлгандаг, нөөц суудхан төлөгчөөр бүртгүүлэхгүй байхыг л илүүд үзэхнэ. Манай улсын төсвийн орлогын 80 орчим хувийг татварын орлого бүрдүүлдэг. Үүний 30 гаруй хувийг нөөд, 20% орлогын албан татвар, үлдсэн хэсгийг бусад татвар хураамжаас төвлөрүүлж байна. Иргэн бүрийн оролцоо татвар бүрдүүлэхэд чухалж түүнээс зайлсхийх боломжийг олгодог тогтолцоогоо шинжлэх хэрэгтэйч энд сануулъя.